Томоогүй Аадар. Тэнгэр дуугарч айхтар их устай ширүүн бороос гарсан нэг өдөр Сархаана хүүгийн хүсэл биелсэн сайхан явдал тохиолджээ. Аав нь гаднаас орж ирээд өврөө уудланга түүнийг дууджээ. Аавын өврөөс алим, жимс, амтд чихэр гардаг айхтар шидтэй. Гэтэл энэ удаад алимч биш, чихэрч биш. Амтны бяцхан үр хөөхөн халтар гүлэг гарч ирлээ. Хөөмн бяцхан найзтайгаа танилцаарай гэж аав нь түүнд хэлв. Бяцхан тэр амтан бишүүрхэд байгаа ч юм уу? Тухтай дулаан өврөөс гарахта тунч дургу байгаа бололтой. Хаана ирснээ үл таамаглан хамраа шургуулan нүгдэх юм гин. Хөөрч догдолсон хүү. Сайн уу бяцхан найз минь? Сандарч түгших хэрэггүй Гэд хоёр алгаа тосоод автал хошууха өргөөд үнэрлэж гин. Эзнээ таньсан гөлөг эвшээсээр түүнд очлоо. Өдрийн сайныг сонгон байж өвөртлөн ирсэн түүнд аянга цагсан Аадар борооноор айлчилж ирснийг бэлэгдэж Арслангийн хүчтэй болоорой гэд Аадар химээх нэр өглөө. Энэ өдрөөс хойш эзэн гөлөг хоёр ижилсэн дасаж бие биесээ халамжилж бүхий л хугацааг хамт өнгөрүүлэх болжээ. Зуны нартай өдрүүд зугаатай сайхан хідээч амьсгалахад ч бэрх айгим халуун цагаар байшингийн сүүдэр бараатхыгаа баараггүй мэддэг билээ Аадар. Халуун нарнаас халширч хилээ унжуулан хэвтэж байтал хідэн бор зурмаахайнууд хөөцөлдөж тоглоё л доо гэд урдуур хойгуур гүйлдээд унтуулж амраах янзгүй. Хизээч тэднийг барьж үзээгүйч хөөж тоглох нь хамгийн зугаатай. Хөөгөөд гүйцэтгийн даваан дээр хөөө нөхрөөгээ яваад орчих нь. Хайчив гэд гайхаад хашааны нөгөө талд гарчихсан байна. Хилээ гозолзуулан дооглох нь харин ч нэг гомдолтой. Томоогүй балчрын зангаар тоглохгүй байж тессэнгүй. Хөөхөн бяцхан найзуудтайгаа хөөцөлдөж хөөрцөглөж яваад биеийн томоо мэдэхгүй бяцхан зурмаахан шургасан завсарлуу хар хурдаараа харайж очоод хашааны ёроолд гогдсон төмөрт хамар хоншоороо урчихжээ. Аадрын гасалхыг сонсоод аюул тохиолдсныг мэджээ. Айж сандран гүйгээд очтол Аадрын хоншоороос цус гарч байлаа. Хөөрхий түүнийг өрөвдөвч хэрхэн туслахаа мэдэхгүй байлаа. Шархыг хурдан эмчлэх ёстойгоо л сайн мэдэж байлаа. Гэтэл бяцхан зурмаахай хурч ирээд ихэд гимшин ингэж хэлжээ. Сархаана хүү минь биднийг уучлаарай. Сайхан тоглож байтал санаандгүй муу зүйл болж оглоо. Айх хэрэггүй Аадар минь. Ангаа хааргыг хэлж үгүй. Танаа хашаанд ургаж байгаа 5 салаа нэртэй ургамлын томхон навчнаас нь тасалж аваад түүний хоншоор дээр наагаарай. Маргааш гэхэд мадаггүй идэгчих нь зүсэгцэн шархан зүгээр болчихно. Бяцхан зурмаахайн зааснаар 5 салааны навчийг тасалж аваад Аадрын зүсэгцэн шарх дээр нь тавьжээ. Хөөрхий Аадарч хэсэгтэй л хөдөлгөөнгүй томоотой байхаас аргагүй болжээ. Тоглож наадахад найзуудад том жижигийн ялгаа байдгүй ч биеийн хэмжээгээ мэдэж бодолтойхон тоглохыг Аадар зурмаахай хоёр аль аль нь ойлгож авсан юм да.